Сэрээрээ босоороо өглөөний 9 цаг өнгөрч байлаа. За амралтын өдөр юм чингээд жоохон унтж байгаа босоод ирсээр нь эхнэр аав хоёр толгой чунаад сайхан борцтой банштай цай чандсан байлаа. За өнөөдөр нэлээд сэрүүх өдөр. За энэ борцтой банштай цай болстой янзтай байлаа. За ингээд өглөө босоод 400 үнцэн дээс рүүгээ орлоо. Бага охин хамтдаа өсрийгээд камерт багтахгүй болохоор хажууд бас давхар өсөрж байлаа. За ингээд сунгалтын дасгал дээр охин орж ирээд бид өөр өглөөний дасгалаа сунгалтын дасгалуудаа сайхан хийлээ. За өнөөдөр охтууд маань бассейныхаа шинжилгээг гадуур өгнө гэсэн. За ингээд өгөөд ирлээ. Маргааш хичээлийн тараад өдөр бассейнда эхнийхээ сэлэлтийг сэлэхээр бид гурав явна гэж бодож байна. За ингээд өнөөдөр бас дүнжин гаруу орох ажилтаа байлаа. За нэг нүдний шил дүнжин гарууд миний хайгаад байгаа араан байна гэхээр нь очиод үтсэн. Бас л олдсонгүй. За ингээ гарч ирчээд өнөөдөр VIP сурагчдынхаа хичээлээ явц бүртгэл ирц ямар байгаа тал дээр нэлээд жоохон анхаарлаа. За манай эрэг чингэлтэйчүүд аяны хүүхдүүд маань ч гэсэн бас нэлээд сууж байгаа. За ингээд орой боллоо. Бас нэг сайхан мах чандсан ЦК-хийнхаа өгсөн одоо дарсан ногоогоор даруулаад гэрүүлээрээ сайхан идлээ. За ингээ оройныхоо 12 минутын гүйлтэй нэг мэдсэн чинь бүх хараа гүйдсэн чинь 13 минут нэлээд гаруй гүйдсэн байлаа. За өнөөдөр алтан сумын төлөөх барилдаан бол маш сонирхолтой боллоо. За ингээд 84 дахь өдрийнхөө оройны гүйлтэй хийчээд сунгалтын дасгалаа хийчээд ингээд ажлын төлөвлөгөөгөө эх 7 хоногийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. Ер нь эх 7 хоногоос бассейндаа явна. За яаж хийж агаад болж өгвөл жимээ эхлэмээр байна. Гэхдээ нэг л эхэлж өгөхгүй байна. Өөрөө ингээд тойроод хашраад байна. За докторийнхоо одоо бүх хичээлүүдэд дууссан ч гэсэн гэлээ хамгаалтынхаа ажил руу бас орноо. За ингээд эх 7 хоногийн ажилд амжилт хүсье. Сайхан амраарай.